Ханцын дотроо хууль бусаар газар наймаалтсаар байх уу? Хангуул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дээрх хүүхдийн тоглоомын талбай болон автомашины зогсоол дээр орон сууцны зориулалттай барилга барихаар болжээ. Үүнээс үүдэн оршин суугчид гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагуудад удаа дараалан хандсан байна. Хөнөө мал дэлгүүрийн хажуу талын шинэ өргөөгээд хотгон дээр бас яг энэ хүүхдийн тоглоомын талбай дээр барилга баригдаад байгаа гэдэг оршин суугчдын бас нэлээд эсэргүүцэл тэмцэлээ тулгараад байгаа юм. Яг энэ талаар ерөнхийдөө бас юу болж байгаа процессын мэдээлэл өгөөч. За энэ хороол нь 2011 онд анхны төлөвлөгөө гарсан. Тэгээд төлөвлөгөө дагуу болохоор энэ болохоор хүүхдийн доороо автцаал бүхий хүүхдийн тоглоомын талбай гэж гарсан байгаа. Тэгээд оршин суугчд нүүж орж ирээд энэ тоглоомын талбайг удахгүй хийн. За энэ удахгүй тоглоомын талбай босч төрдөө хүлээж игс хариу өгжсэн. Тэгсэн чинь 2016 оны 4-р сард гинтгэн барилгын суур ухаал хашаалтаад эхэлсэн. Тэгсэн оршин суугчд болохоор 200 гаруй оршин суугчд гарч ирээд за энэ юу болж байгаа талаар яагаад бүгдээрээ хашаа машааг чинь бариулахгүй гэсэн эсэргүүцэл зарласан. Тэгсэн энэ компани REC буюу одоо энэ захиалагч компани гүйц захиалах Хантмөр гэж залуу гарч ирээд за би өөрийнхөө биеэр андгаалъя. Энд бол доороо автцаалтай тоглоомын талбай барина. Танаас хаан зовдгүй миний хүүхд ч гэсэн энэ тоглоно гэсэн тайлбар өгөөд тэгээ оршин суугчд яалтчгүй энэ үгэнд нэтгээд барилгын ажлыг өргөжлөхөд зөвшөөрсөн. Тэгээ барилгын суурийг нөх ухчаад бүхэлдэн 3-4 сар ерөөсөө огт ажил хийгээгүй. Энэ хугацаанд зуны бороо моронд бол хажуу талын автозамуудын нэг нь бол бүтнээр нь уртсан. Уртлын байрны шат матнууд бол ерөөсөө цууралт өгсөн байгаа. Тэгээд үүний дагуу би барилга эхэлж явах хугацаанд яг ямар барилга багжаа талаар гомдол гаргасан. Нийс ерөнхийлөгөөний газарт болон мэргэжлийн алтын газарт гомдол гаргасан. Тэдгээр төрийн байгууллагууд албан ёсны хариу өгтөө доороо автцаад бүхий хүүхдийн тоглоомын талбай гэж хариу өгсөн. За тэгээд авилгын ажил явуулах 9 сараас дахиад суураад дутгаад эхлэхээр нь за яг юу ярьж байгаа дахиад гомдол гаргаад өгсөн чинь цаанаас болохоор мэргэжлийн алтаас энэ бол доороо автцаад бүхий тоглоомын талбай гэж танд урд нь өгсөн хариу манайх хിവэрэ байна. Манайх дээр бол шинжилсэн төлөвлөгөө гэж байхгүй гэж хэлсэн. Гэтэл ерөнхийлөгөөний газарт надад хуулийн өргөдөл гомдлын хариу өгөх хугацаа нэлээд удасны дараа одоо сар гарны дараа надад хариу өгтөө 20 айлын орон сууч өгсөн. Тэгээд би тэр албан бичгийн хариуд нь болохоор яагаад энд ингэж ийм барилга барихад та зөвшөөрөл өгчвөө саяхан надад өгсөн хариунд ондоо байсан. Тэгээ энэ зурган дээр чинь байгаа он сарын зөрөөд байна гэсэн чинь би мэдэхгүй та нар тэр дээд байгууллагатайгаа уулзраад нийслэлийн засаг таан тамийн газар маа энэ дээгүү засаг дарга махтаа уулзраад гээд бид ингээ бүргэлээ хайцсан байгаа. Би энэ хороол оройд одоо жил гарan амьдарч байна. Тэгээд энэ хороол маань болохоор та бүхэн ч гэсэн мэдж байгаа телевизийн реклам сурталчилгаагаар А3 зэрэглэлийн хороол гэдэг одоо сурталчилгаа явсан байгаа. Тэгээд тэрний дагуу бид нар хамгийн гол нь утаанаас холдож тэгээд хотын дуу чимээнээс холдож хүүхдүүдтэй амар тайван одоо орчин бүрдүүлэх гэж энэ хүү хороолыг сонгож ирсэн байдаг. Гэтэл биднэрт одоо тулгараад хамгийн том асуудал юу болоод байна гэхээр энэ арт тавхан харж байгаа тоглоомын талбай дээр маань ингээд 20 айлын орон сууц барина гэд ерөнхий төлөвлөгөөнийхэн газар нь өөрснөө анх гаргасан юмгаа зөрчөөд энэ захиа гүйцэтгэгч компаниас биднэрт хууль бус одоо худлаа ирж биднэрт байраа орон сууцаа худалдчихад одоо болохоор ингээд тоглоомын талбайны зориултыг өөрчлөлт барилга болгож байгаад бол одоо иргэдийн хувьд бол үнэхээр гомдолтой. Энэ хорооллын орчин дээрээс одоо ганц тоглоомын талбай байгаа. Тэгээ хойдолд нь бас энэ тоглоомын талбай байх зориулттай юм газрын зураг мөргөн дээр тэр кластрын зураг мөргөн дээр тийм юм гэсэн. Тэгээ одоо тэр зураг нь хэвээрээ гарахгүй энэ барилга болох гэдэг шиг байна. Тэгээ хүүхд тоглох газар байхгүй энэ машин тэргэн дайрагдчих гэдэг тэрээс хэцүү байна. Тэр дундаа Хангуул дүүргийн 4-р хорооны уг газар нь залилангийн хэрэгт хамаарч болзошгүй байна. Учир нь уг газрыг анх дээрээ хүүхдийн талбайтай давхар машины зогсоол болгоно хэмээн REC хариуцлагатай хувьцаат компани гэрээ байгуулж байжээ. Гэтэл төдөлгүй тус газарт автомашины зогсоолоос өөр томоохон байгууламж барихаар хундамаа зутгасныг иргэд онцолж байна. Гэхдээ одоо талбай байтхан одоо явах газаргүй болсон шүү дээ. Энэ шатаад өгсөн явдаг байсан чи хаач гисэн. Одоо засварахаар халтарч урахаа тэгээ ингээ газрын hodоор тайлдаг юмд болсон. Одоо чи тэгээ ирэх тахтангууд энэ газар ирэх шиг болж яваад бидний шиг хамаагаалсан юм байна л да. 9-р сарын 1-ний өдөр оршин суугчд маань хурал хийгээд энэ тоглоомын талбай асуудлаар одоо цуглаж бөөндөө нэг санал бодлоо солилцож байгаа яг тэр үед одоо энэ манай яг энэ хойдолд байгаа энэ талбай гарцсан дээр жоох хүүхд дайруулсан байгаа. Тэгээ тэр хүүхд бол одоо энэ урд байрнаас нь ганцхан байгаа тоглоомын талбай руу гүйж аваад машин дайруулсан. Нэг тийм асуудал болсон. Тэгээд бас би яг тэр үед өөрийн биеэр харсан.
бас мэрсээр бол машин мөргүүлсэн тохиолдлууд бол байна гэдээ одоо эцэг эхчүүд бас их гомдол гаргаж байгаа. Хань өнөр энэ тоглоомын талбайгаа та хэд энэ хороолдоо хаанаас тоглож байна? Энэ байрны урдталд орчихсон гэж байна. Тэр тоглоомын талбай та хэдэд хөрөлцдөг үү? Үгүй. Зарим нь унаад биштэд идэг. Тэгээд нөгөө зарим нь бүр ингээд түлхэлцээд ингээд гүйлдэ тоглож байгаа унаад биштдэг. Тэр нь юуны зөөлөвчгөө тийм цементийн шалтай юм уу? Тийм, цементийн шалтай. Одоо та хэд энэ хуучин урд үеийн тоглоомын талбай дээр ерөнхийдөө хашаа тавиулсан байгаа юм байна шүү дээ. Тэгэд энэ дээр ерөнхийдөө та тоглоомын талбайгаа баригдаасаа гэж хүсэж байна уу? Аха. Тэгээд гоё хуваалцаа тоглож ивэл өгн гоё. Нийслэлийн ихэнх хорооллууд хөгшчүүд нь гаднаа нарлах газаргүй, хүүхдүүд нь тоглох талбайг болсон гэхэд хэлсдэхгүй юм. Үүнээс үүдэн алаг үрс минь аюулгүй амар тайван орчинд амьдрах эрхээ хэрэгдэлж байгаа бол хэмээн эцэг эхчүүдийн санаанд зовноход хүрээд байгаа юм. Үр хүүхдэд тоглох тоглоомын талбайтай орчин сайтай нөхцөлд амьдруулахыг тухайн хорооны иргэд хүсэж байгаа гэдгээ уламжилж байсан юм. Хэдий болтол эрх мэдэл албан тушаалаараа далайлган нийтийн эзэмшлийн газрыг иргэдээс булаасаар байх вэ.